Өөрийгөө сэргээх манифест. Би өөрийн хүч чадлыг өөртөө буцаан дуудаж байна. Би өөрийн хүч чадлыг өөртөө буцаан дуудаж байна. Би өөрийн хүч чадлыг өөртөө буцаан дуудаж байна. Өөрийн эрч хүч, энергийг зарцуулсан хүмүүс, орон зай, цаг хугацаа, хэмжээс бүрээс би дуудаж байна. Өөрийн эрч хүч, энергийг зарцуулсан хүмүүс, орон зай, цаг хугацаа, хэмжээс бүрээс би дуудаж байна. Өөрийн эрч хүч, энергийг зарцуулсан хүмүүс, орон зай, цаг хугацаа, хэмжээс бүрээс би дуудаж байна. Миний эрч хүчийг сорж авахыг оролдож буй хэн бүхэн юу ч байсан танд миний эрч хүчийг ашиглахыг би зөвшөөрөхгүй байгаа тул би эрч хүчээ эргүүлэн дуудаж байна. Миний эрч хүчийг сорж авахыг оролдож буй хэн бүхэн юу ч байсан танд миний эрч хүчийг ашиглахыг би зөвшөөрөхгүй байгаа тул би эрч хүчээ эргүүлэн дуудаж байна. Миний эрч хүчийг сорж авахыг оролдож буй хэн бүхэн юу ч байсан танд миний эрч хүчийг ашиглахыг би зөвшөөрөхгүй байгаа тул би эрч хүчээ эргүүлэн дуудаж байна. Би хэний ч хоёр дахь боломж биш. Би хэний ч хоёр дахь боломж биш. Би хэний ч хоёр дахь боломж биш. Би нөөц сонголт биш. Би нөөц сонголт биш. Би нөөц сонголт биш. Хэрв чи хэн нэгнийг сонгохоо мэдэхгүй байгаа бол намайг битгий сонго. Хэрв чи хэн нэгнийг сонгохоо мэдэхгүй байгаа бол намайг битгий сонго. Хэрв чи хэн нэгнийг сонгохоо мэдэхгүй байгаа бол намайг битгий сонго. Би чиний хүссэн хүн байх ёстой болохоос биш, олон боломжуудын нэгчин биш. Би бол би. Би чиний хүссэн хүн байх ёстой болохоос биш, олон боломжуудын нэгчин биш. Би бол би. Би чиний хүссэн хүн байх ёстой болохоос биш, олон боломжуудын чинь нэгэн биш. Би бол би. Би аль хэдийн тайван амгалан болсон байна. Би аль хэдийн тайван амгалан болсон байна. Би аль хэдийн тайван амгалан болсон байна. Үгийн хурд бол сэтгэлийн хурд юм. Биеэ тайвшруулад гүнзгий амьсгаа авч зөөлөн гарна. Би энэ хорвоод дахин давтагдашгүй цор ганц оршин тогтнол юм. Би энэ хорвоод дахин давтагдашгүй цор ганц оршин тогтнол юм. Би энэ хорвоод дахин давтагдашгүй цор ганц оршин тогтнол юм. Би өөртөө хайртай, маш их дуртай. Би өөртөө хайртай, маш их дуртай. Би өөртөө хайртай, маш их дуртай. Талархлын зүрхсэтгэлээр бясалгах би дуртай. Талархлын зүрхсэтгэлээр бясалгах би дуртай. Талархлын зүрхсэтгэлээр бясалгах би дуртай. Би амьдарч байгаадаа талархаж байна. Би амьдарч байгаадаа талархаж байна. Би амьдарч байгаадаа талархаж байна. Би амьсгалж байгаадаа талархаж байна. Би амьсгалж байгаадаа талархаж байна. Би амьсгалж байгаадаа талархаж байна. Би харж чаддагтаа талархаж байна. Би харж чаддагтаа талархаж байна. Би харж чаддагтаа талархаж байна. Би хөдөлж байгаадаа талархаж байна. Би хөдөлж байгаадаа талархаж байна. Би хөдлөж байгаадаа талархаж байна. Би идэх хоолундтай байгаадаа талархаж байна. Би идэх хоолундтай байгаадаа талархаж байна. Би идэх хоолундтай байгаадаа талархаж байна. Би унтаж амрах гэртэй байгаадаа талархаж байна. Би унтаж амрах гэртэй байгаадаа талархаж байна. Би унтаж амрах гэртэй байгаадаа талархаж байна. Талархлын сэтгэл үнэн шудраг шинж, ажилсаг байдал нь бидэнд гайхамшигыг дуудан авчирч хүсэл мөрөөдлөө биелүүлэх үндсэн болдог. Миний амьдрал үргэлж баяр баясгалантай боломж бололцоогоор дүүрэн сайхан үргэлжилж байна. Миний амьдрал үргэлж баяр баясгалантай боломж бололцоогоор дүүрэн сайхан үргэлжилж байна. Миний амьдрал үргэлж баяр баясгалантай боломж бололцоогоор дүүрэн сайхан үргэлжилж байна. Миний амьдралд ирэх гээд гайхалтай эд шидийн зүйлс намайг хүлээж байна. Миний амьдралд ирэх гээд гайхалтай эд шидийн зүйлс намайг хүлээж байна. Миний амьдралд ирэх гээд гайхалтай эд шидийн зүйлс намайг хүлээж байна. Миний амьдралд тохиох хувь хүшигтэй боломж бололцоонууд араасаа цуран ирж байна. Миний амьдралд тохиох хувь хүшигтэй боломж бололцоонууд араасаа цуран ирж байна. Миний очих газар бүрт сайн сайхан учрал тохиолдлууд намайг хүлээж байна. Миний очих газар бүрт сайн сайхан учрал тохиолдлууд намайг хүлээж байна. Миний очих газар бүрт сайн сайхан учрал тохиолдлууд намайг хүлээж байна. Би энэ хоромд аз жаргалтай амьдрахыг сонгож байна. Би энэ хоромд аз жаргалтай амьдрахыг сонгож байна. Би энэ хоромд аз жаргалтай амьдрахыг сонгож байна. Би угаасаа хүчрхэг эмэгтэй. Надад тэр хилээ хазаад эрхлээд хэвтэж байдаг нэлцаасан дүр үнэн дээр зохиохгүй.
Хүндлэл бол бусдаас гуйж эсвэл шаардаж авдаг зүйл биш. Энэ бол таны тууштай хичээл зүтгэл, хандлага үйлдэлээр олж авдаг хамгийн үндсэнтэй шагнал. Баярлалаа.